сайн байна уу мэдээ? Сайн байна уу? За, одоо юм аваад эхлэх хөө. За тэгээ. За бистроо нэг кофе нэг хөөдгөө. Зүгээр энгийн сайхан сорвчлага хийгээл яваад байгаа. Зүгээр сайн сайхан дуулаад бид найран шиг гэдэг дуун дээр яаж ч нааж дурж байна, сайн гэв тийм мууг ясш Монгол яс гэж зүгээр энгийн дээр ямар ч ажлын зорилгогүйгээр сорвчлага. Тэгээд дүүтэйгээ одоо бид нар чинь нэгэн цагт мижигээд хамтран ажиллаж баг болоод явж байлаа. Тэрнээс хойш бас 10 жил өнгөрсөн байна. Гэхдээ юу яа гэм бэ? Ингэж яг анзаарчихсан. Одоо 10 жилийн өмнө тухайн үед бол яриад ах юм надад байхгүй л байсан багтаа. Гэхдээ яг хөө ингээл камерын гарсан бод би аюу тийм нөгөө бүрчлөлттэй тий. Хүн амтнаас л хэл амныг суглаад ингээ явж ирсэн шүү дээ. Тиймээс одоо тэгсэн чинь нөгөө юу аюу тийм баригдмал болчих. Би таны ингээ санал тавингууд шууд ингээд бараг ингээд татгалзмаар юм шиг ингээд нэг мэдрэмж төрж байгаа шүү дээ. Би одоо юу бүтээсэн яасан гэж би юу ярих вэ гээд бодоод тэр яг нөгөө энэ нэвтрүүлгээд авч байгаа хүмүүсийг хараад би бас нөгөө бодож байгаа шүү дээ тий. Саналыг ер нь жоохон эргэлзэнгүй хүлээж авсан шүү. Би одоо яг юу ярих юм болоо гэд. Тэгээ та хэлсэн саяны нөгөө нэвтрүүлгийнхаа одоо яг гол утга учирыг хэлээд зүгээр ингээд сайхан энгийн яриа өрнүүлээ гэхэд тэгээд ер нь бол саналыг зөвшөөрсөн. Тэгээд маш их баярлалаа. Сайн наашид оронтроо ирэх болсон нэг хамшилтан баг. Тэр нэг хөглөм ахихна юу авах сайн ажим уу. Тэгээд хоёр талын ажил явахаар дотроос нь бид нэг аюу том орон цаг авцсан юм шиг болсон юм биш. Тэгээ хүн бас бодд юм. Би найзтай хэрэг ярьсан биш. Зүгээр л тий шок байсан бэлээ. Хэрэг найзуудтайгаа хамт цаг өнгөрүүлсэн бэлээ гэж бодсон юм байна. Тэгээ яагаад энэ зүйлийг явж байгаа вэ? Бас энэ утгаас. Энэ дага сайхан хүмүүс миний нөгөө юун дотор нэг орон зайтай. Бүгд орон зай. Биднээс юм хэлэх гэж тий. Чи надад үнэтэй хүн шүү. Чи сайхан хүн шүү гэдгийг хэлэх гэж хий авч байгаа гэсэн. Ямар гоё юм бэ нэрээ. Бид нар гэхдээ нэр хүн яг урмын үгээр татдаг байхгүй. Заавал бид нар баян нэг тэгэл тэрийг нэг ингээд баян чи мундаг байна, чи сайн байна гэж баян ингээд нэг сонсоод авахгүй ч гэсэн хүнд нэг яг үг хэрэгтэй үе гэж байдаг шүү дээ. Нэг ингээд заримдаа ингээд хүн чинь одоо нэгэн л амтэн шүү дээ. Тийм чинь ингээд нэг сэтгэлээр нуурах, итрах ч юм уу байдаг тийм. Тэр үед нь ингээд нэг гоё үг хэлчихэл нэрээ тэр өдөртөө нэрээ жаргалтай шүү дээ. Тийм чинь нэрээд бол ойр байх хүмүүстэйгээ ойр л байх бол ингээд хэрэгтэй л байдаг л да. Тийм болохоор л одоо ингээд нэрээ яг хайртай хүмүүстэйгээ нэг хайртай гэдэг хэлээл яхах хэрэгтэй байдаг. Одоо аавчтайгээ ч гэсэн ингээд ах дүүнтэйгээ ч гэсэн ингээд ойр л бай гэж найз нөхөд ч гэсэн ялгаагүй би нэрэл бас баярлаа хайртай гэдэг заримдаа тэгээд нэг хичээж байгааг нэг ингээд хэлчихдэг тийм. Зүгээр л яг нэрээ тэгж бодогдчихсон шүү. Нэг дэрүүд нэг ногоомс гэдэг кино гарсан. Мэдхүүж ногоомс гэдэг. Нөгөө нэг юу яадаг шүү. Цааслууд тийм. Тэр үгүй нөгөө цааслууд яг үнэ. Алтартай жижиг. Тэгээд тэр кинонд дэр чи нөгөө мондаг нөгөө бослыг идгээдэг тэр хүнээс ингээд нөгөө уртнасыг авчдаг шүү. Холгон тэр томанд гэсэн чинь авчдаг шүү тий. Аюу өндөр насцсан, холгон өөртөл өндөр насцсан. Тэгээ асан жилийн газар нэг хүнд ингээд ярьж байгаа гэдэг кино өрнөдөг шүү тий. Тэгээ би одоо энэ амьдралаас одоо ингээд энэ амьдралыг дуусгамаар байна гэж. Тэгэхэд харьцаа ярьж байгаа нэг гахалсууд шүү. Яагаад та энэ амьдралаа дуусгах гэдэг нь хүмүүс ч уртнаслах гэж маш их юм хүсдэг үсттэйгээд асуусан чинь чиний дэргэд байгаа ханчин байхгүй бол өөр хөвгт чинь байхгүй болно. Тэ? Тэгээ энэ хүмүүс байхгүй бол чи уртнаслах гэж хоосон байх болно гэж хэлдэг. Тэгэхээр биднээс хамгийн үнэтэй хүмүүс биднээс дэргэд байгаа байхгүй. Дэргэд яг нэгэн үед хамт амьдарч байгаа энэ хүмүүстэй биднээс үнэтэй хүмүүс. Миний тэр хоёр найз бол миний дотроос ингээд одоо нэг юм диалог тий бахад энэ чинь аюу том хоёр төсмийг ингээд авчиж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр ингээд уулзаад хан зүгээр л яагаад уулзах гэсэн чи миний хувьд бол том орон зайтай зүйлүүд шүү. Бидүүдээ би дүнэгтэй хэлмээр юм. Яг л нэрээ тэгээд хайртай л гэж хэлдэггүй юм байна л да. Бид нар ер нь монгол хүн чинь тийм багшаа тий.
хайртай хүмүүс руугаа яриад хэлдэг биш одоо нэвтрүүлэгч гэсэн гадаг өсөө одоо шууд залгаад хайртай гингүүт нөгөөдөөс нэг юу сайдараад байгаа зүгээр өрөөд өдр гэдэг шиг уучаад байгаа. Тэр шиг нэг хэлж байгаа ч тэр хүлээж авч байгаа ч гэсэн нэг бидний нэг сэтгэлгээнд нэг тийм дотгошоо тий ичимхий нэг тийм юм. За тэтгэж эндээс гараад нэг аав ээж рүүгээ яраад хэлий. Эндээс хэлий ах руугаа ч гэсэн яри. Ард улцааг нэг найз өнөдөр бас баярнаж байгаа нэг цэцэг ч гэсэн байгаад очтой гэж байна. Йоо айгуу сайн тэр мэдээл догтлоо. Тэр хөдлөгч штэ. Нөгөө бид нэг оюутан болоод очиж байгаа штэ. Тэгээ анх очиод одоо нэг боловсралтай хүмүүс чи бидэрт юм ярьж ирж байгаа штэ. Аав ээжтэй хайртай юу? Хайртай гэж бид нар. Хайртай гэж хэлсэн үү гэсэн чинь хэлээгүй гэд бүгдээрээ хэлээгүй байдаг. Тэгээ одоо хэлэх хэрэгтэй штэ гэнгүүт нэрээ тийм юм байна хэлэх хэрэгтэй байна гэл. Тэгэл нөгөө ичимхий боо хан байгаа штэ тий. Амнаас тэр чинь гарч өгдөггүй. Тэгээд нэг өдөр яалаа. Төрс өдөр боллоо. Ээж рүүгээ залглаа. Дуулж өглөө. Тэгэл эвлүүлэн борин ээжтэй. Ээжээ хүн танд хайртай шүү гэж хэлсэн чи ээж өглөө. Юу гэж хэлсэн гэж ихний. Миний мөнгө байгаа юу гэж. Би чил цараагүй ээж сус цараагүй байсан байгаа байхгүй тий. Эргээд ээж ч гэсэн хөөдөө хайртай шүү өдөр гэж хэл. Тий. Тэр ч мэдхгүй л тий нэг юм. Тийм үе байлаа шүү дээ. Одоо л арай бас өөр болсон тий. Тий. Одоо харин энэ бидний одоо хүүхдүүдийн үе бол харин шал өөр үе гарч ирж байна тий. Аа. Дандаа манай хүн өдөр бол тэгээд байн хайртай шүү. Одоо манай охин бол ёстой нэг сайхан яаж штэ. Ээж та шилдэгэн шүү. Та хамгийн шилдэгэн шүү. Та хөөрхөн шүү өдрийг бүр айгүй хөөрхөн. Айгүй хондоо. Бид нар гурван стадаас тэгж мэдэхгүй л байх тийм. Тэгэж айгүй тийм нээлттэй. Одоо өсвөр насны хүүхэд ч гэсэн айгүй тийм нээлттэй бүх юмаа ингээ ярьдаг асуугааг байхад ингээ ярилцаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол тийм үе дээрээ бас арай тийм байгаа. Тэгэхээр нийгэм бас айгүй гоё шинэ үе ингээ гарч ирж байгаа гэж бас ингээ харагдаад. Хайртай шөнтрээд өгөх хүүхдээ хоёр хүүхдээсээ бол байнга л ингээ гоё сонсож байгаа. Тэгээ чамаар төлөвлөлөд дүүндрээрээ орж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ дүүндэр маань тухайн үед ажилласан дүүндэр маань тэгж ойлгоорой. Тэгээд солонгоодоо хэлж байгаа үгүүдээр бас хамтдаа бас хэлж байгаа шүү. Тэгээд үүнийг тэрч. Миний дүүний аав чинь ямар юм шиг тийм гоё гэрийн нэг тийм хүмүүжил байдаг юм шиг чамд санагддаг юм. Яа аав ээж хоёр бол ястай чинь нөгөө амьд бурхан шүү дээ. Жинхэнэ одоо нөгөө нэг ястай амьдралын ментор тий. Манай аав хоёр чинь яг одоо сумдаа амьдардаг байхгүй. Одоо ээж бол насаараа ингээд төрийн одоо байгууллагын байгууллагад ажилласан. Их баригч эмэгтэйчүүдийн эмч хийгээд тэтгэвртэй гарсан. За бол ер нь одоо банкны салбарт ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан. Одоо бол одоо хоёулаа сайхан ногоогоо тариад амар амгалан амьдардаг. Тэгээ ер нь бол тэгээд хөдөлмөрөөр л яг хөгжүүлсэн юм байна. Одоо батхад. Тэгээд яг хүн ичгэл хүн болдог гэж бараг үнэн байх. Жохон ингээл ажин хөрөлөөс ингээд явхад яг нэг ээжийн юу болт юм байна. Адилхан болт юм. Одоо л очиход тэгэл гоё ш нэг дүүр ингээд жимсний мод тарьсан. Тэгээ хүнсний ногоо маш их хүнсний ногоо тариалдаг. Тэгээд одоо дахиад энэ гээд нэг аж ахуйтай яг нэг юм одоо өөртөө нэг тийм тухтай тайван яг ингэж амьдсан. Би бас яг тэгж амьдрах гэж боддоо шүү дээ. Одоо нэг хүүхдүүд жоохон том болоод ирэнгүүтэн сайхан гашаа башин бариад тэгээд өөрийнхөө одоо хэрэгцээтэй охин хэрэгцээ сайхан хүсээ тариалаа. Жимсний мод сайхан тариад тэгээд амьдрыг л яг тэтгэврийн насад төсөөлөхөд бол нэг тиймэрхүү л өгдөө шүү дээ. Ер нь ачтай нарын ингүүтэн сайхан барайна гэсэн дээ. Ориг хүнсээр байлаад ингээд чимлгээд байна. Бүрээд зангаас тэрийгээр амар гоё шээ тий. Бяцхан өнгөрөөд бахад хэлэх юм бол ер нь бүрээд хүн нэрээ хаанч нэг тийм хөдөлмөрчөөрөл ялгардаг юм байна гэж би зүгээр одоо бодсон. Тэр ялчгүй хөдөлмөрч болсон. Чи одоо яг нөгөө бүрээд охин яг ингээд нөгөө бүрээд зоныхоо гоё ингээд нөгөө хэл мэдээл гэдэг талаасаа гэх юм уу тий. Энэ салбарт явж байгаа талаас ингээд аюу гоё холбоод байгаа шиг харагддаг. Тэ яг ингээд нэг сэтгүүл зүй гэдэг чинь заавал ингээд телевизэд ажиллаж байгаагаар бас биш шүү дээ тий. Тэгээ энийг ингээд төлөөлж холбож тий бусдад ингээд гаргаж ирэх гэдэг тал дээр саяхан гэхэд
нэг бред шүлэг уншсан чинь аюу гоё байсан баг. Хүмүүс тэр аюу тийм таашаа шүлээж авчих байсан. Ер нь бол одоо ингээд нэг эхэндээ юу гэдэг гэсэн шүү дээ. Одоо нэг яах вэ ингээд үндэснээ арай цөөх тий хүмүүс бүгд л мэдэрдэг байх. Тэгээд би ч өөрөө ташгуулаад санах шүү дээ. Дураа санах. Тэгээд 10 жилийн тэр одоо тэгээд тэмцээн уралдаанд юугаар орж ирээ хурд зөвхөн гэдэг өчргөө нэг тэгж явдаг байдаа бас. Тэгж орж ирэхдээ айгүй тэгж нөгөө гураад гэдгээ мэддэгдүүлэхгүй хичээгээд бас нэг халахаар яриад байгаа юм уу да. Тэгж явдагсан баггүй. Ихэндээ айгүй тэгчдэг байсан. Тэгээд яг одоо нөгөө 30 гараад ирэхээр яаль ч хүний одоо ингээд дотор тий та хоёр хэдий ингээд одоо өөр аймагт амьдраад байгаа ч гэсэн нашаал гэсэн юм сэтгэлтэй байгаас тий. Тэр шиг яг ингээд нутаг энэ төр одоо нэг бодогддаг энэ төр болдог шүү дээ. Хэдий яг эндээ амьдарч байгаа ч гэсэн тэгээд нэг хашаа аав ээжрүү төрсэн аав ээжрүү явчаад ирдэг ч юм уу энэ төр гэж бодогддаг тий. Тэгээд яг ингээд тийм нэг хүний яг нэг монгол хүний дотор байдаг тийм нэг ухамсар энэ төр сэддэг юм уу гэж боддог шүү дээ. Тэгээд нэгэнтэй л би яг гураад хүн болж төрсэн чинь гураадын л одоо энэ өв соёл, түүх соёл юу гэдэг тий. Тэрийг бас ингээд чадах хэмжээнд ингээд гаргая гэж тухайн үед ингээд бодоод 20 онд яг ингээд нэг ажлын томилтоор явжгаад улхан застав дээр нэг ингээд төр саатдаг байхгүй. Тэгээд тэр чинь айгүй гоё нэг юм модтой гоё орчин штэ. Тэнд байжгаад гинтхэн ингээд бодогддог байхгүй. Тэгээд би өмнө нэг хэд хоногийн өмнө Facebook дээрээс нэг юм шүлэг уншижсэн байхгүй. Тэгээд ямар гоё шүлэг вэ гэдэг нэг скриншот хийгээд хатгалаад авсан байна. Саагаатай явжсан байхгүй. Саагаа дээр чинь нэг дараа жижигсэн шүү дээ. Тэгээд хөөе тэр чинь юутайгаа явж байгаа нөгөө тоног төхөөрөмжтэйгээ билээ явж байгаа. Хөөе найс нэг ийм шүлэг уншчихвал яах вэ гэсэн чинь тэгээд би тэнцээ нөгөө яг нөгөө өвлийн цагаар явж байгаа болохоор өстэй ингэ хурган дээлтэй явж байгаа. Тэгээ яг модны наан очиж зогсоод манай саагаа очоод зураг мургийг нь аваад. Энэ сайхан баян хангаад ирсэн сэтгэл хөдлөөд та бүхэндээ нэг бураад шүлэг уншиж сонирхолъё гэж одоо дотроосоо омогшиж ингэж бодлоо. Эсгийн дулаан нүмерэгтэй өргөөгөр бидэнд би эр сэргээ тангарагтай их орон бидэнд би эрэлхэг баатруудаа гавьяатай эрхэс сүлөө бидэнд би энэ амин бүхнөөрөө хамгаалах тусгаар хүрэн бидэнд би эр хүн та суутай Монголын голомтын хойт үйдөө өлөөхөж шухан доогуур унаад тэнгэрт дэгдэхэн одод гэшэт гэрэлт ирээдүйн жаргалыг дошхон халчинхаа хамгаалхан гэр бүл ихнэр хүүгдөө халхалдаг зүүн хөх уулат хамтран ажиллажсэн та нараар аюу их бахархдаг шүү дээ. Гүдэнгээр нь аюу их бахархдаг. Бүгдээрээ аюу гоё бас явж байгаа салбар болгондоо бас гоё өнгөтэй явж байна тий. Тэг чинь яг телевизээр нь яг тийм нэг редакцийнхаа зарчмаар ажиллажсэн тий. Тэгэхээр яг бараг нэг аргуулаа орон нутагт ер нь 10 хүн нэг телевизэд ажилласан гэдэг бол ер нь ховор шүү дээ тий. Бусад аймагтай яг харьцуулахад л та тэгээд яг өглөө ингээл цуглаад бүр үнэхээр одоо тийм нэг гал цогтой тэр л нас байсан юм тий. Бүгд цуглаад тэгэл мэдээнийх нь бол мэдээндээ явдаг нэвтрүүлгийнхэн болж урсаа яг ялцаа санаа гаргаад бүгд ингээл тараал явдаг тий. Тэгээд яг гоо нэг тийм контент үйлдвэрлэл эрхлэгчд байсан шүү дээ. Тэгээ тэр үед бол бид нэр яг нөгөө мэдээ хийж байгаа бол сэдвийн араас бүр үнэхээр хөөцөлдөг тийм юу болж байна яаж юм тэр одооных шиг нөгөө юм мэдээлэл ил тод нээлттэй бол байгаагүй шүү сошиал гэдэг юм хөгжөөгүй. Тэгэл одоо нөгөө төрийн мэдээллийг бол одоо энэ засаг даргын хамгийн газраасаа тийм Батука ажиллажсэн шүү Батукатай бид хийж холбогдоод юу болж байна яаж юм ямар юм байна гэдэг яг энэ бүхний ингээд араас яг явдаг гэсэн байхгүй. Тэгээ нэвтрүүлэгч гэсэн тухайн үе чинь ингээд нэг хүнийг гаргаж иж хөрөнгө нэвтрүүлгийг шин цодон ингээд юм хүн яг ингэж хийж явдаг гэсэн шүү дээ нэрээ бүр тэр үе ботход нэр үнэхээр гоё байсан шүү. Яг бүр нэг ингэж мэрэгчлээ шатаж яг ажиллаж исэн юм л 2 жил надад байсан. Тэгээ одоо яг мэрэгчлээсээ бүр яг тийм холдоогүй л дээ яг хэвлэлийн бас нэг юм салбар гэх юм уу да тий хэдий төрийн одоо аль бичсэн ингээд бас олон нийттэй харилцах ингээд ажил бас ингээд хийгээд явж тэр чиглэлээр байгаа юу тий. Тухайн үед санагдчихж байгаа чамд ажил хийгээд явж байгаа үеийг хөгжилтэй явдал юу вэ? Нэг санаанаас ердөө мартагдаггүй нэг юм байдаг аахгүй. Тэр чинь нэг юу байдагсан шүү дээ. Иргэдээ сонсцаа гэдэг нэг нэвтрүүлэг хийдэгсэн шүү дээ. Шууд бүтэн цаг нөгөө хүмүүсийн одоо чагнаад тэмдэглээ тий. Нөгөө санд төстэй. Тэрний дагуу сурвалжлагаар явдаг. Тий. Тодруулах гэдээ явдаг гэсэн шүү дээ. Тий. Тэгээд
сууж ирсэн юм аа. Тэгээ манайх ч нөгөө студ нөгөө урд байранда тий. Тэгээд хойд байранда нөгөө юу нэсэн штэ. Эфирэн тий. Тэгээд тусдаа 2 өөр байна. Тий. Тэгээд манайхаас ч хин соёлгүй байлуу. Нэг нь ямар ч гэсэн юу тавьж гэн гутаа. Камер шууд тавин гутаа. За. Дараа өчтөө хуусаад тэгдэг гэсэн. Тэгээ бүтэн цаг нөгөө нэг уцаад уран гутны яриад бичээл байж байгаа. Тэгээд за одоо Чаосан хотод маань тэдэн цаг болсон байна. Иргэдэд сонсох цаг нэвтрүүлэг маань одоо энэ хүрээд өндөрлж байна. Одоо дараагийн одоо баасан чөлөө бүр барахчлаа. Тэгэл одоо уулзъя гэл дуусдаг байхгүй. За. Тэгэл дуусгаад нөгөө одоо манай нөгөө эфирийн хяналт чинь өөдөөс хардаг байсан шүү дээ. Би ингээд яг сууж эфир яг гарч ийнө, эфирээр юу гарч ийнө гэдэг нь дэлгэр хянагддаг. Тэгээд нөгөө эфир ингээд шилжин шүү дээ. Реклам ч юм уу явах хэрэгтэй шүү дээ. Гэсэн чи байдаггүй нэг хэсэг. За. Тэгэл баяртай гэд хэлчихэл. Тэгээд одоо нөгөө өөрийгөө ингээд бас нэг нүднийхээ юу хараад байгаа шүү дээ. Хялам хийгээд яг нөгөө ягаан бичгтээ би суугаад идэг. Тэгэнгүүтэнд одоо нэг л худлаа нэг юм тэм бичээд л дээ одоо юу бичсэн дээр худлаа юм бичээд тэгж жагаад эргээд дахиад харангуут байхгүй. Чийд байж идэг. Би л хийж байна. Тэгээ бүр сүйдээ гахаад одоо ямар уцаар яд хөө эпирэ шилжүүлж гэвэл тэр чи одоо бүр дордоо яг гарчих гээд байна шүү дээ. Нөхөр тэндээс нөхөр хаяад гараад ирсэн байна шүү. Эпирэ гахахгүй хянахгүй. Цаг болгонгод шууд шилжүүлээд реклам өгдөг гэсэн. Тэгээд бүр гайхаад яач вэ? За бүр тэсгээ байлаа нэг 5 6 минут өнгөрлөө. Тэгэнгүүт нь нөгөөч яа эфир хөтлөөд аяга суужсэн хүн чинь босоод нөгөөч яваад ардуур нь очиод өөрөө камера аваад тэр хүн чинь баг хүмүүс чиний нэвтрүүлэг хийж байгаас чи үзсэн багтаа баг бадцыг нь харах сонирхолтой санагдаад. Тэгэж бүр нэг амар бүр хэвээр нэг өвдөө нэрээ ирдэг байсан тий. Битүү ингээл утас ингээл дуграал утас тавигүй орж ирэл тэгэл ингээл ихэнх нь юу орж ирдэг байсан. Ихэнх нь одоо тэр үе чинь нөгөө хогны асуудал аяг ирдэг гэсэн шүү дээ. Тэгэл хүмүүсийн залгаад өстэй зангатын тэдвэрийг нэмд хог авахгүй байна өстэй 3 дугаар баг тэнд одоо хог авахгүй байна гэдэг аяг их юм гомдлэр төгсөн баггүй тухай үедээ. Тэгэл тэр болгоныг нь бичээл л хаа нэг зангатын тэдвэрийг нэмэ энэ гэж өстэй. Хэдэн сараас хойш аваагүй гэнэ энэ гэж амар бичээл. Тэндээс чинь нилээ их нөгөө юм сэдв гарчиж байгаа байхгүй. За хүмүүс ч одоо нөгөө бодит байдлаа ер нь иргэд хэлнэ шүү дээ. Тэгэл тэрнийхээ мөрөөр ер нь явдаг гэсэн. Тодруулах гэдэг нэвтрүүлэг хийгээл. Тэгээд хогон дээр энэ төр очиод асуун танах ингээ яагаад тэнд одоо ингээ юм битгий юм бэ те. Ингээ явдаг гэсэн бохоо. Тэгжил нэрээ бас нэг хөвжөлтэй хүмүүс саний явдлаа. Нөгөө утас маань өстой тасралтгүй хангинаад бүр ингээ байд утас маань нэг л дуурхаалцдаг аахгүй. Тэгээд тэгэнгүүт нь жинхэнэ дахиад нэг банталтын ажиллагаа гарч ирнэ. Одоо юу ярьж хавхаа мажнаа гэж. Тэгээд бүтэн цаг ярих хэрэгтэй байгаа. Тэгээд даалгавар авсан байгаа гэдэг. Тэр чи одоо нэг хүний ярьж байгаа нэг тэмдэглээд авдаг гэсэн чинь. Ярхан дуудлага ярих болсон. Тэгээд хоосон одоо нэг орон зай цагаа нөхөж тухайн үеч одоо нэг дөнгөж сайт майт гэж гарч ирчихсэн. Сайтын мэдээ сонин цаах одоо бүр дэлхийд эхнаа болж байгаа үйл явдлын ярьдаг болсон шүү дээ. Тэгээ ягаад хоггүй болсон бэ гэсэн чинь одоо манай нөхөр маань бодоод байгаа юм. Тухайн нөхөр болоогүй. Болоогүйсэн. Ерөөсөө таньдаг байсан байхгүй. Тэгсэн чинь юу Чаосан хөгжлийн дараагаар таньдагчлээ. Тэгээд одоо нөгөө хог татдаг ресмэнд нь одоо тийм өөрчлөлт цахан Монголд оруулсан юм уу ямар ч гэсэн ингээд Чаосан хотын хогны асуудлыг ер нь тухайд шийдсэн байхгүй. Тэгээд намайг нэг хийх ажилгүй болгож байж билээ. Тийм нэг шинэ томилгдсон хүн ингээд айгүй сайн ажиллаа. Тэрийг бол би бүр мартдаг байхгүй. Тэр үе чинь таньдаг байсан шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн айгүй тийм хариуцлагатай ажилтдаг хүн байна да гэдэг тухайд тэгэл бодоод өнгөрчихсэн. Юу тэр хүн ихнэр метр болно гэж бодчих байгаагүй л юм л шүү дээ. Тийм нэг өгчлөлтэй юм. Хамгийн их асуудал хөндөжсэн байгууллагынхаа үнэтэй ачаад гэр бүл болсон юм шиг байна тий. Тийм нэг юм болж ялаа. Тэгээ хөгжөлтэй юмнуудад нэрээ зөндөө л тий. Манай ордод гатмаар гэдэг санагдсан. Өсөг амьдсан өөр юм. Үжиглэж, уулж тий. Ирүүл байна, энэ соёл байна тий. Хөдөлж явах хэрэгтэй гэдэг юм зүйлүүд өөр амьдэр аюу баг. Манайх ч харин ястай тэр тал дээр нэг бусад яг аймагуудыг бодвол зарим аймгийг гэж хэлээ да. Одоо бүгдийг нь очиж үзэх юм чинь. Ер нь бол одоо гоё дэд бүтцэн бас байж штэ. Орчин байж юм. Одоо тийм хүмүүс чөлөө цагаа өнгөрүүлчих бас юм боломжтой орчин нөхцөлд байгаа хүмүүс тэрийгээ дагаад бас эрүүл амьдралын хэр маягтай болж байна. Ялангуяа сүүлийн бараг нэг 5 жил бол маш сайн мэдрэгч байна. Би хэд яг нэг 21 оноос хойш
20 оноос хойш яг алхаж эхэлсэн. Тухайн үед найз нөхдөд уриалахад энэ нэг тийм яг хамтарч явах нэг тийм хүмүүс байгаагүй. Одоо бол шал өөр өссөн шүү дээ. Тэгээ тэр үед чинь яг ингээд гол руу алхахдаг хүмүүс яг ингээд 4:30 гээд босоод яг 100 6 цаг чинь одоо бүр наармар гарсан шүү дээ. Тэгээ явхад бол яг ингээд цөөхөн хүн байдаг гэсэн бол одоо бол бүр битүү шүү дээ. Тий. Тэгээ яхад тасралтгүй нэг 7 дахь жилдээ яг ингээд нэг алхаж айхтар нэг тийм одоо хүмүүс шиг нэг тасгал хөдөлгөөн айхтар хийхгүй ч гэсэн ямар ч л гэсэн дээ. Тийм байгаа. Тэгээд одоо сүүлийн нэг 2 жил бол яг яг гэдэг болж байна. Тэр нөгөө нуруу их өвддөг болсон байсан. Тэгээд тэрнээсээ болоод тасгал хөдөлгөөнтэй байгаад тэгээд яг сонгосон өглөөдөө тэгээд ямар ч гэсэн алхаж байгаа. Өдөөний 5 цаг гэж босоод нэг тиймэрхүү ажлууд амжуулаад ажилтаа ирж байна. Өглөө чи бүр өглөө босчих юм тий. Өглөө нэг 5 цаг 15 минут гэж яг босоод. Орой яг нэг 10 цаг. За заримдаа бол яг 11-ээс бол үнэхээр хоцрохгүй гэдэг одоо гэр мэр ихний чинь зүгээр командлал тий. Унтаараа одоо баг миний унтаж яцаар аль миний баг одоо өглөөс хэрэг цаг болж энэ доо болж. Сайхан хийхдээ тэр хэдэг чи одоо та дэстэ унтах гэсэн аль баг миний босох цаг болчлоо тэр гээд. Өглөөр тусаад нэг алхачаад ажиллагаа ороход ямар бүр зүгээр нэг гэртээ нэг 7 цаг хүртэл унтаад ажил руугаа явах. Өглөө 5 цагт босоод тийшээ явчаад явах хоёр бүр үнэхээр бүр шал өөр. Энэ тэгээд нэг ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн амьдралын чанарыг тэгээд амьдралын чанар гэж ярьдаг болсон шүү дээ. Тэр чинь яг ингээд нэг хүний өөрийн эрэг дадал зуршилтай яг холбоотой. Чи одоо хэвлэл мэдээллийн байгууллагаар ажиллаж байсан тий? Ачааллын мэднэ. За төрийн байгууллагад одоо ороод ирж байна. Ачааллын хувьд ямар зүрх вэ? Онцгой одоо үеүүдэд мэдээж одоо бид нар одоо цаг сунгаж тий ажиллах юм бол байгаа. Жишээлбэл одоо би түрүүн хэлсэнтэй манайх болохоор одоо төрийн захиргааны удирдлагын хилцтэй харьяалагддаг. За хилцээ маань онцлог гэх юм бол одоо орон нутгад болж байгаа бүх одоо ер нь арга хэмжээд зохион байгуулдаг. Жишээлбэл одоо энэ төрийн ёс заншлын одоо шагналтай хүндэтгэлийн арга хэмжээнүүдийн их ядан байна. Одоо толцсон ажил манаас их ядан гардуулах ажил байгаа. Тэгээд за дараагаар нь үндэсний Баяр наадамтай аймгийн Баяр наадам одоо ингээд ажлын хэсэг нь одоо баг ингээд гарч байгаа. Тэгээд ер нь 6 сараас эхлээд ажилдаа орно. За тэгээд үргэлжлүүлээд одоо тухайн жилдээ одоо төлөвлөгдсөн хурал зөвлөгөөн тий чуулган уулзалтын юм байна. Тэгээд тэдрээ одоо бүгдийн зохион байгуулсан. Ер нь бол юм чинь нөгөө яг хаа тухайн өдрөө л болоод өнгөрч байгаа юм шиг хүмүүст харагдах боловч наан бэлтгэл ажил гэж маш их ажил болж байдаг тий. За тэгээд амин судрын одоо хүндэтгэлийн одоо энэ алтан нар гэдэг арга хэмжээгээр ер нь бол тухайн оны маань ажил дуустав. Тэгээд энэ болгонд бол ер нь бол тэгэл орой өдөр суух ажлууд бол мэдээж та гардаг. Би ер нь хаа очиж нэг айгүй сайхан юм хамт олонтой нэрээ ажилдаг юм сайхан хувь тохиолдог хүн юм байна нэрээ. Өмнө ч гэсэн яг юм гоо шижигсэн залуучтай ажилласан бол манай хэлтэй салбар яг одоо юм нэг үеийн залуучууд байдаг. Тэгэл яг ямар ч ажил болсон чиний миний гэхгүй л ёстой бүгд л дайраад ордог. Тэгэл мэдээж та маш сайхан зохион байгуулаад ингээд юм ард нь гардаг. Тэгээд яг бусад төрийн албан хаагчид ч гэсэн ялгаагүй баг дээр ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн наадам дээр ажиллагдаад бүгд ажиллаж байгаа. Тэ? Цом дээр ажиллаж байгаа ч гэсэн бүгд л ингээд ажиллаж байгаа. Манай болохоор одоо ингээд зохион байгуулж байгаа учраас мэдээж өндөр ачаалал аваад тэгээд ажил чинь наадмын өдрүүдээр ихээр одоо ингээд хуулиар бас нэг ингээд олгогдсон амралтын өдөр шүү дээ. Тэрэн дээр ч одоо ингээд хүмүүс бас бүх хөвгтөд дагуулдаг тий сайхан үндэсний баяр наадмаа үзэл чад битгэд бол тэндээ нөгөө ажиллаад байх жишээ нь тий мэдээж та гэр бүлтэйгээ баярлах ингээд нэг юм боломж олдохгүй. За тэгээд шинэ нэгний өглөө гэхэд одоо эрт тусаад сайхан аав ээжтэй залгачаал тэгээд төрийн залгалтаа ингээд зохион байгуулаад ингээд ажиллаждаг. Тэгээ яг хүмүүс баярлж хаад бас зарим одоо үед бол ажиллах юм тохиолдлууд бас байдаг. Тэрийг нэг айхтар ачаалал хүндрэлтэй байна гэхгүй тэгээд бусдаа нөгөө урам зоргоороо ирч хүчээрээ тий хамтлагийнхаа ирч хүчээр ингээд бүгд сайхан аваад гарчдаг хариуцаа ажиллаад тэгээд толцолтгийг явцдаг. Нэг зүйл чинь гоё л та амьдралд ингээ гоё ингээд уулзахад дандаа гэрэл өгч идэг, баяр хөөр өгч идэг, талархал өгч идэг. Чиний наад зүрхний чинь талархал мэдрэгдэж идэг байхгүй ингээд нөгөө
амьдралыг аюу гоё юм талархаж хардаг чинь. Тэгэхээр тийм хүмүүстэй уулзахаар ингээ гоё байдаг. Өдөөтэйгээ ярилцах сайхан байлаа. Тэгээд ажилд нь, амьдралд нь, гэр бүлд нь хамгийн сайн мэднэ гэсэн. За баярлалаа. Энэ нэвтрүүлгээ урилга аюу санал ирнэ гэж өртөө бодоагүй. Тэгээд намайг орж оролцуулсан тийм ярилцсанд маш их баярлалаа. Чин сэтгэлийн гоё ярилцлага боллоо. Тэгвэл туулагчтай баярлалаа. Таад амьдралд аз жаргал хүсье. Ер нь гоё эрүүл байвал ингээл энэ мэтчлэн гоё юм хийгээд явж болж байгаас тийм эрүүл байх хэрэгтэй бид нар. Эрүүл их гэсэн. За.